чөлөөг боомлох нь орчилд зовлон болдог. Сэтгүүлчдэд гагцхүү хараа тус байдал ус агаар мэт хэрэгтэй. Монголын хэвлэлийн хүрээлэн 20 жилийн ойдгоо золгож байгаад баяр хүргэе. Би бол Монголын хэвлэлийн хүрээлэн гэж хэлэхэд надад Монголын сэтгүүл зүйн шин цаг, шин түүх, шин иргэн гэдэг ойлголт буудаг. Монголын хэвлэлийн хүрээлэн бол Монголд орчин цагийн сэтгүүл зүйн хөгжлийн суурийг тавихад хамгийн том хувь нэмэр оруулсан байгууллагын нэг гэж би ойлгодог юм аа. Миний хувьд хэвлэлийн хүрээлэн дээр сүүлийн 2 жил очиж медиа каунсел клубийнхаа хуралд сууж хамтдаа хэвлэлийн зөвлөл Монгол өөрийн зохицуулалтын байгууллага байгуулалт хамтран ажилласан. Найз нөхдөдөө сэтгүүл зүйн хамтран ажиллаж буй салбарын хамт олондоо энэхүү 20 жилийн баярын мэндийг хүргэж байна. Хэвлэлийн хүрээлэнгийн гаргадаг Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр судалгаанд манай байгууллага байнга оролцдог. Хэвлэлийн хүрээлэнгийн төгсөгчд бас манай байгууллага олон ажилладаг болохоор энэхүү байгууллагын Монголын сэтгүүл зүйн салбарт оруулж байгаа хувь нэмрийг бол миний хувьд өндрөөр үнэлдэг. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Монголын хэвлэл мэдээлэл тэр дундаа телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөтлөгчдийн дийлэх нь хэвлэлийн хүрээлэг дамжуулсан. Ардчилсан чөлөөт хараа тусаа сэтгүүл зүйн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар явна гэлээ. Би Монголын хэвлэлийн хүрээлэнгийн төгсөгчдөрөө бахархдаг, хариуцлагатай мэрэгжлийн олон сэтгүүлч хэвлэлийн хүрээлэнгийн төгсөгч байдаг юм аа. Бид цахим сэтгүүл зүйн чиг хандлагыг хэвлэлийн хүрээлэнгээс суралцдаг гэсэн. Монголын сэтгүүл зүйн толгойд тусад сургууль төгссөн мэрэгчлэр мөн Монгол Улсын сургуулийн сэтгүүлчийн гэсэн сэтгүүлчдэр өнгөрсөн социализмын үед туулж гарсан. Шинэ нийгэмд орсны дараа дэлхийн сэтгүүл зүйр хэвлэлийн хүрээлэн хаалга нээж өгсөн. Ингэж бид дэлхийдээ хөл нийлүүлж авах болсон гэж би хэвлэлийн хүрээлэнгээ утраа өргөж бодож явдаг юм аа. Хэвлэлийн хүрээлэн төгссөн сэтгүүлчүүдэд эрт од хариуцлагатай нийгмийн төлөө Монгол улсынхаа үнцэг булангуурт ажиллаж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хөгжил өнөөгийн хөрсөн төвшинг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сургалт семинаргүйгээр төсөөлөх аргагүй. Хүрээлэн бол Монголын хэвлэл мэдээллийн салбар сэтгүүл зүйн хөгжилд маш чухал үед онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн, өнөөдөр ч гүйцэтгэсээр байгаа ийм манай салбарын бахархал болсон байгууллага юм аа. Ардчилсан чөлөөт хараа тус дөрөвдөх засаглалын төлөөх 20 жилийн түүх. Ил тод хариуцлагатай нийгмийн төлөө. Монголын хэвлэлийн хүрээлэн 20 жил.